КОП 2024 онд Саудын Араб улсад болсон КОП 16-г КОП Улаанбаатар хотод болох КОП 17-той холбох торны замын түүхэн жимээр олон улсын оролцогч орнуудын бэлчээр ашиглалт, газрын нөхөн сэргээлт болон мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг хүргэх, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор торны замын жингийн цуг аяллыг Нэгдсэн үндэсний байгууллагын зөрчилдөөр тэмцэх конвенцийн газраас зохион байгуулж байгаа. За үндсэн аялал маань 8 сарын 9-нд Улаанбаатар хотоос эхлээд Дундгов аймаг, Төв аймаг, Архангай, Үрхангай, Булган аймагуудаар явах ийм хөтөлбөртэй аялал байгаа. За энэ хүрээнд болохоор Монгол улсын өргөн тал нутгийн хуурай, хүс нутаг, говийн экосистем, хэр тал, хангай үсийн бэлчээрийн менежмент, нүүдэлчин мал аж ахуй болон уламжлалт мал аж ахуйн мэдлэгтэй танилцаж, оролцогч орнуудын хамтын ажиллагааг бий болгож Монгол соёлын болон бид бос үеийг зөрчлөх зорилготой ийм аяллийн хөтөлбөр бид бүх боловсруулаад аялдаа гаргахад бэлэн болоод байна. Торгоны замын жингийн цуваг халуун дотноор хүлээж авч байгаа Монгол улсын засгийн газар болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Торгоны замын жингийн цуваанд төв дамнаад зөвхөн бараа бүтээгдэхүүнүүдийг мэдлэг соёл, үзэл санааг дэлгэрүүлж байсан түүхэн замуудаас санаа авсан юм а. 5 дугаар сард Турк улсаас хөдөлснөөсөө хойш Оросын холбооны улс, Узбекистан, Казахстан, Кыргызстан, Хятад гээд энэ улсуудаар дамжаад 6000 гаруй километр зам тулж Монгол улсад хүрэлцэн ирээд байна. За мөн энэ цуваа малчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, бодлого боловсруулагчид болон кино уран бүтээлчид мөн сэтгүүлчдийг нэгтгэж байгаа юм. Тэгэхээр үүний зэрэгцээ торгоны замын жингийн цуваа маань бол газрын дороотлол зайлшгүй үргэлжлэх ёстой зүйл биш юм а гэдгийг харуулахыг зорж байгаа. За тэр дундаа бидний очисон улс орон бүрт өөрчлөгдөж байгаа нөхцөл дасан зохицохын зэрэгцээ бэлчээрээ хамгаалж нөхөн сэргээх ажлыг манлайлан хэрэгжүүлж байгаа малчидтай уулзаж байна. Тэд үеэс үед уламжлагдсан ирсэн мэдлэгээ шинжлэх ухаан, судалгаа, технологи болон шин санаатай хослуулж байгаа нь бас гайхамшигтай байна. За тэгээд мэдээж тэдний туршлага, тууштай байдал, дасан зохицох чадвар нь энэхүү аяллаа маань хамгийн үн цэндээ сургамжуудын нэг болж байна. Тэгээ би та бүхэнд цувааныхаа Казахстан улсад хийсэн аялын үеэр бүтээсэн богино хэмжээний киногоо үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Та бүхэн маань хүлээн авах уу? За нөгөө талаар өнөөдөр бидэнтэй хэвлэлийн мах хуралдаанаа сууж байгаа ган учир маань оролцсон бөгөөд энэхүү онцгой аяллыг тодорхойлсон хүмүүс байгалийн төрх туршлагын талаар товчхон харуулъя гэж бодож байна. Тэгээ та бүхнийг дэлгэцэн анхаарал хандуулахыг хүсье. Төгсгөлтөнд та бүхэнд хэлэхэд КОП 17 болвол дэлхийн нийтийн бүх нүд биднийг харах боломжтой ийм эндэр гэж үзэж байна. Ялангуяа хуралд бол бүх оролцогч талууд тэгээд бүх янз бүрийн амьдралтай тэр хүмүүс бүгдээрээ энд нэгдэж ирж байгаа. Тийм учраас дэлхийд энэ чухал мессежийг ялангуяа манай киногаар дамжуулсан энэ чухал мессежийг хүргэх хамгийн том эндэр болж байгаа гэдгийг та бүхэнд мөн дахин хэлмээр байна.